Сайн байцгаана уу? Бүгдтний өдрийн мэндийг хүргэе. 8 дахь өдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзж байна. За өнөөдөр би юу ярихыг хүсэж байна вэ? Тэгэхээр би яагаад Бурхны шашинтан болсон бэ? Тийм ээ? Би яагаад Бурхны шашинд итгэх болсон бэ гэдэг тухайга хуваалцъя. Өмнөх ярианууд дээр яригдсан байгаа. За би бол ингээ 20 наснда ингээд амьдралын ингээ гүн ангал тийм ээ ёроод тэнд бол одоо олон зовлон, бэрхшээл, өвчин, үхэл хахацл энэ бүхнийг би өөрийн нүдээр харсан. Би өөрийн биеэр туулсан. Тэгээд ч одоо зогсоогүй миний амьдралд өөр олон хүнд хэцүү шалгууруудаас тулгарч исэн. Ганц би ээж байхад одоо сүүний хүүхдтэй сүү аваад өгөх 5,000 төгрөг надад байхгүй. Ийм үеуд надад зөндөө байсан. Тэ? Дараад нь хүүхд маань аутизмтай юм байна гэдгийг олж мэдээд маш их сэтгэл санаагаар унж хаанаас юу буруу хийсэн юм бэ? Яагаад юу юм бэ гэдэг асуулт надад тулж исэн. Тэгээд одоо энэ эмчилэгдэх арга байна уу гэж одоо би дэлхийн нийт одоогор бол би нийт одоо 14 улсаар дэлхийн 14 улсаар тойрон аялсан байна. Тэг гол зорилго маань бол одоо хүүхдтэй туслахыг хүссэн. За ингээд шинжлэх ухааны эмнэлт зүйн салбараар одоо бүхий л явах газар хүртэл нь би явсан байгаа. Дэлхийн 5 том лаборатори, гений судлал одоо энд одоо албан ёсоор Германы том лаборатори ордог. За энэ лабораторид орчиж би одоо хүүхдтэй гений бүрэн шинжилгээ, цусны ДНК шинжилгээ, за мөн MRI тархи судлал бүх одоо эмнэлгийн нарийн үзлэг одоо зүйлүүдэд орсон. За ингээд энэчнээс ямар нэгэн юм олоогүй. Тэр генийн ДНК дээр ямар нэгэн асуудал байхгүй байна гэсэн. За мөн одоо эмнэлт зүйн салбараас би тархи тэр бүтэн биеийн шинжилгээнд ингэж ороод тэнцэнээс мөн ямар нэгэн өвчин эмгэг илрүүлээгүй. Тэгээд шинжлэх ухааны одоо тэр хамгийн том одоо дэлхийн 5-д эхний 5-д орж байгаа энэ одоо том байгууллагаас надад ямар хариу өгсөн бэ гэхээр хариуг одоо яг юунаас болсон шалтгааныг бид нар олж тогтоож чадахгүй байна. Одоо тийм учраас одоо та энэ хүүхдийг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо яг уу ингээд засаж сайжруулах мэдээж одоо сургууль соёл те ингээд эдгээр зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэгтээ бид нар шалтгааныг нь бол тодорхойлж чадахгүй байна гэдэг хариуг надад өгсөн. Би бол их хүн байгаа. Би шалтгааныг нь ойлгохгүйгээр те удмаас биш юм байна. ДНК их эцгээсээ биш юм байна. ДНК ген те энд нь биш юм байна. Тархи толгой мэдрэл энэ янз бүрийн юмд нь асуудал байхгүй юм байна. Тэгвэл одоо юунд асуудал байгаа юм бэ гэдэг асуулт үлдээд тэгээ би тусалж чадах авралыг хайж эхэлсэн. За энэ авралыг хайгаад би одоо христийн шашин тэ хиндүү шашин одоо бөө засал гүрэм бүх газраар би явсан. Хүүгийнхээ хойноос хүүгээ дагуулад дэлхийн би 14 орноор өөрийн биеэр очиж ингэж одоо судалсан. Тэгээд ч миний хүүд хинч тусалж чадаагүй. Тэр бүтээгч эзэн тусалж чадаагүй. Тэнгэр бөө надад миний хүүд тусалж чадаагүй. Шинжлэх ухаан эмнэлгийн салбар дэлхийн хамгийн мундаг тэр тархи судлалын газар тусалж чадаагүй. Тэгээ би ингээд маш том асуулттай ингээд хоцорсон. Тэгсэн ч гэсэн одоо би бол их хүн зүгээр ингээд зогсохыг хүсээгүй, орхихыг хүсээгүй. Тэгээд миний одоо ингээд те аялал маань намайг энэтхэг рүү одоо аваачсан байгаа. За энэтхэгт очиж одоо тэнд
Бурхан багшийн гэгэрсэн түүхийг сонсоод надад нэг тийм итгэл надад төрсөн. Тэнд ямар итгэл төрсөн бэ гэхээр альваа зүйл учир шалтгаантай байдаг юм аа. Бүх юм учир шалтгаантай байна. Зөв зүгээр гинт ингээд гараад ирдэг өвчин ч гэдэм үү. Зөв зүгээр гинт ингээд огторгуугаас ургацсан ингээд цэцэг гэдэм үү. Ийм зүйл байхгүй. Тийм учраас шалтгаан заавал байгаа. Би бол одоо хүүхдийнхээ өвчний шалтгааныг хайж исэн их хүн байгаа. Тэг надад тэнд нэг юм гэрэл ассан. Би нэрээ шалтгааныг олоод мэдчих юм биш үсттэй гэдэг итгэл найдвар төрж эхэлсэн. За ингээд буддингүү ухаан багштай болж, багштай сайхан шав орж тийм ээ. Олон сайхан одоо хувраг ном, лам тэр хүмүүсийн тэр орчинд очиж тэгээд би тэр шалтгааныг хайж эхэлсэн. Тэр шалтгаан юу юм бэ? Тэгэд ингээд шалтгааныг хайгаад яваад байсан чинь тэнд хүн хийгээгүй үйлтэйгээ учрахгүй. Өчигдрийн ярианы сэдвүүдээр ярьсан байгаа тийм ээ. Үүлийн үр гэж байна. Зөв зүгээр байж байгаад хүн ингээд заваад байдаг, шаналаад байдаг юм зүйл биш юм байна. Бид урд үрдийн хийсэн үйлүүдээ ингээд амсдсан байна. Тэ? Урд төрлийн хийсэн үлийн үрээрээ ямарваа нэгэн одоо ингээд байр байдалтай ингээд төрдөг юм байна. Сайн үйл хийжсэн хүн бол маш сайхан ухаалаг, эрүүл саруул сайхан оюун бэлэг төгөлтөр төрдөг юм байна. Буруу зөрүү үйлдэл хийжсэн хүмүүс нь бас түүнийхээ эрхээр ингээд бас хэцүү одоо амьдралд төрдөг юм байна. Тэрч бүхэл одоо бүр муу төрөл төрдөг юм байна. Хүн биш тийм ээ. Адгуус амтан болоод ингээд төрдөг юм байна. Бид нар сайн сайхан амьдраад хичээгээд явж чадах юм бол бүр сайн сайхан төвшөнд одоо хүрч болдгийм байна. Тэгээд тэгвэл тэр шалтгаан нь юу юм бэ гэдээ ингээ хайгаад байсан чинь нөгөө миний муу сэтгэл те. Би маш их муухай шуналтай, маш их муухай ууртай. Тэр маш муухаг тэнэг. Өөрийнхөө тэр одоо бодож байгаа бодлоо ингээд хамгийн зөв гэж боддог. Гаднаас хин нэгэн хүү ингээ надад зүйтэй зүйл хэлэх юм бол тэрийг нь огт хүлээж авах юм дурггүй. Тийм боталтай ийм болцсон байсан байгаагаа одоо ингээд харж мэдээд энийг засч ийж би өөрийнхөө энэ шунал уур муухаг тэнэг байдлаа засч ийж дараа нь би хүүхдтэй тусалж чадах юм байна гэдгийг одоо энэ шалтгааныг хайж явсаар агаад эцэст нь би өөрийнхөө сэтгэл дээр ирсэн. За ингээд яагаад бурхны шашинд одоо орох болсон бэ гэхээр энэ ч хамгийн анхлан одоо бурхан ном чухаг дээд чуулганы дээдэд одоо аврал одуулж байна. Тэгээ бурхан гэдгийг бол би ингээд тэр дээрээс ингээд ид шидээр ингээд намайг сайхан болгочдөг ийм зүйл ингээд байдгийн болов гэж ботсон чинь одоо миний өөрийн ойлгосноор бол үгүй байсан. За бурхан багш бол одоо бидэртэй адилхан ийм зовлонтой тэ бас л ийм хүн байсан. Тэгээ тэр хүн ингэж амьдарч явцдаа бас л одоо надтай тэ бид бүхэнтэй адилхан юм одоо яагаад юунаас болоод шалтгаан нь юу вэ гэж ингэж асуултанд тунаад тэгээд одоо өөрийнхөө сэтгэл рүү өнгөж өөртөө ажиллаж ингэж одоо бясалгал бүтээл хийж явсаар одоо тэр учир шалтгааныг олж таниад энэ бидний сэтгэлд байгаа энэ мунхаг шунал уур мунхаг чинь хамаг одоо энэ зовлонгийн шалтгаан юм байна. Энийг засах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ бид бүхнийг хайрласны үндсэн дээр энэ бүх сургаалаа ингээд хилээд үлдээсэн байдгийм байна. Тэгээ энэ бол одоо бурхан буюу одоо тийм ээ бид бүхэнд бодтой аврал болох юм байна. Нэгснээ бурханы тэр явсан зам мөр сургаал энэ бүхнийг бид судалж ойлгоод өөрийнхөө сэтгэлтэй бас адилхан ажиллаж чадах юм бол бид бүхэн аврагдах юм байна гэдгийг би ойлгосон. За ном тийм ээ тэр бурханы тэр өөрийн тэр зам мөр тэр явсан тэр бүхнээ ингээд одоо ном сургаал зарлиг байдлаар бид бүхэнд ингээ үлдээсэн байна. Энийг бид нар ингээд сураад ойлгоод өөр дээр хэрэгжүүлээд бидний сэтгэлд ингээд
сайхан буйны зөв сэтгэлүүд төрж байгаа энэ бүхэн чинь ингээд ном юм байна. Энэ бол аврал юм байна. За мөн хувраг чухагтэйд тийм ээ. Одоо энэ лам хувраг энэ хүмүүс маань энэ бүхнийг ойлгоод өөр өөрийнхөө сэтгэл зүрхэн дээр ингээ ажиллаад мөн энэ гэгэрлийн зам үрд явж байгаа учраас бид бүхний хуурахгүй тийм ээ. Ингээ хань түшиг болж чадна. Зөв үлгэр дуурайл болж чадна. Ийм учраас энэ хувраг эрдэнэ аврал юм байна. Ингээд чухаг 3 дээдтэй аврал одуулж эхлээд ингэснээрээ хүн өөрийнхөө сэтгэлтэйгээ ажиллах ихний алхамаа ингэж хийж эхлэх юм байна. Энэ бүхнийг би ойлгож эхлээд тэгээд Бурхны шашинд маш их одоо итгэл сүсэг надад төрөөд ингээд одоо Бурхны шашинтан болоод аврал итгэлийг одуулж эхэлсэн байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа Бурхны шашинтан болж байгаа хүн хамгийн түрүүнд чухаг дээд 3 тий Бурхан ном хувраг эрдэнд аврал одуулдаг байх нэ. За энэ авралыг хамтдаа уншицгаая. За 3 цаг 10 зүгийн түүнчлэн ажирагч бүгдийн лагшин зарлиг таалал эрдэм үйлс бүхний мөн чанар болсон 84 мянган номын цогц гарахуйн орон үлэмжийн хувраг бүгдийн эрхшээгч эзэн язгуур хийгээд дамжлаг сэлтийн цог төгөлтөр ачид дээд багш нугуудад мөрөгмөө. Бурханд итгэмүй, номд итгэмүй, хуврагт итгэмүй. Хот мандлын эдэм болон нөхөд сэлт тэнгэрийн чуулган нугуудад итгэмүй. Цогт итгэлдээд номыг тэтгэгч сахиус бэлгийн мэлмий төгөлтөр нугуудад итгэмүй. Хот мандлын эдэм болон нөхөд сэлт тэнгэрийн чуулган нугуудад итгэмүй. Цогт итгэлдээд номыг тэтгэгч сахиус бэлгийн мэлмий төгөлтөр нугуудад итгэмүй. Хот мандлын эдэм болон нөхөд сэлт тэнгэрийн чуулган нугуудад итгэмүй. Цогт итгэлдээд номыг тэтгэгч сахиус бэлгийн мэлмий төгөлтөр нугуудад итгэмүй. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хутгийг хүртэл би итгэмүй. Өглөг тэргүүтэн үйлдсэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хутгийг хүртэл би итгэмүй. Өглөг тэргүүтэн үйлдсэн буйнаараа би амьтны тусын тулд бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хутгийг хүртэл би итгэмүй. Өглөг тэргүүтэн үйлдсэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Чухаг дээд 3-т би итгэмүй. Хилэнц бүгдээ тус тусад нь намжилъя. Амьтны буйнд даган баясъя. Бурхан бодийг сэтгэлээрээ баримуй. Бурхан ном чуулганы дээдэд бодийг хүртэл би итгэмүй. Өвөр бусдын 2 тусыг бүтээхийн тулд би бод сэтгэлийг үүсгэе. Бодийн дээд сэтгэлийг үүсгэн уйлдээд хамаг амьтныг би зочинд хүндлэе. Сэтгэлд таатай бодийн дээд явдлаар амьтны тусд бурхан бүтэх болтугай. Чухаг дээд 3-т би итгэмүй. Хилэнц бүгдээ тус тусад нь намжилъя. Амьтны буйнд даган баясъя. Бурхан бодийг сэтгэлээрээ баримуй. Бурхан ном чуулганы дээдэд бодийг хүртэл би итгэмүй. Өвөр бусдын 2 тусыг бүтээхийн тулд бод сэтгэлийг үүсгэе. Бодийн дээд сэтгэлийг үүсгэн уйлдээд хамаг амьтныг би зочинд хүндлэе. Сэтгэлд таатай бодийн дээд явдлаар амьтны тусд бурхан бүтэх болтугай. Чухаг дээд 3-т би итгэмүй. Хилэнц бүгдээ тус тусад нь намжилъя. Амьтны буйнд даган баясъя. Бурхан бодийг сэтгэлээрээ баримуй. Бурхан ном чуулганы дээдэд бодийг хүртэл би итгэмүй. Өвөр бусдын 2 тусыг бүтээхийн тулд бод сэтгэл үүсгэе. Бодийн дээд сэтгэлийг үүсгэн уйлдээд хамаг амьтныг би зочинд хүндлэе. Сэтгэлд таатай бодийн дээд явдлаар амьтны тусд бурхан бүтэх болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон үгүй амгалан лугаа хизээч үл хагцах болтугай. Хамаг амтан хол ойрд барин шунах уурлах хоёроос хагцсан сэтгэл тэгш орших болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон үгүй амгалан лугаа хизээжүүл хагцах болтугай. Хамаг амтан хол ойрд барин шунах уурлах хоёроос хагцсан сэтгэл тэгш орших болтугай.
Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан руугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан руугаа төг хагцах болтугай. Хамаг амтан зовлон үгүй амгалан руугаа хизээч үл хагцах болтугай. Хамаг амтан хол ойрд барин шунах уурлах хоёроос хагцсан сэтгэл тэгш орших болтугай. Шүтэн байралдаж бүтсэн алин хоригдох үгүй, төрөх үгүй. Тасрах үгүй, мөнх үгүй. Ирэх үгүй, явах үгүй. Тусдаа утгагүй, нэг утгагүй. Цаацрал чухал амарлсан амарлалыг үзүүлэгч элтэд тугуулсан бурхан. Өгүүлэгчийн дээд түүнд мөргмөө. Амарлыг чухалчлагч шарвааг нугуудыг чухал амарлалд хөдлөн зохиодог бүхнийг мэдхүй ямагт алин амтанд тусыг үйлдэгч нугууд ертөнцийн тусыг бүтээн зохиодог мөрийг мэдхүй ямагт алин аль нь луга үнэн төгөлдрөөр чадагч нугууд байдал бүхэн төгөлдөр элдвийг зарлагласан энэ шарвааг болон баатар сэтгэлтэн бодис садвын чуулган сэлт бурхны их түүнд мөргмөө. Бодлын торыг тийн арилгаж гүн дэлгэр лагшин гэрхшээсэн бүхэнд сайны гэрлэн туяанууд бүхнээс цацарсан түүнд мөргмөө. Эхний болон сүүлийн хоёр шүлэг нь бурхан багшийг магтан мөргсөн мөргөл бөгөөд дунд буй шүлэг нь номд мөргсөн мөргөл юм. Амтан бүхнийг хоцроолгүй итгэл болсон бөгөөд Шулмын аймгийн барагдашгүй өмг сэлтийг дарагч бүхнийг үлдээлгүй үнэхээр болгоогч тэнгэр болсон ялч төгссөн нөхөд сэлт энэ оронд ажиран сойрхоо. Үүгээр 10 зүгийн хамаг бурхтыг урин залаад ямар мэт мэндэлсэн төдийгөр тэнгэрсүүд угаал сойрхсон мэт тэнгэрийн ариун рашаан усаар түүнчлэн би лагшин угаая. Үүгээр урин залсан бурхтад оюунаар угаал өргөөд тахил болгож ертөнцийн орныг өргөхнө. Газар суурийг үнэртнээр сүрчиж цэцэг хуваалсан сөмбөр уул дөрвөн твийг наран сарнаар чимсэн үүнийг бурхны оронд зоригдон өргөснөөр амтан бүгд ариун орныг идэлэх болтугай. Идам гүрүү радна мандала хам нария дая ми. За энэ сайхан номыг төвд хэлнээс монгол хэлний орчуулсан хэргийн тухайдад багш Эрдэнэгүн Самбал танаа маш их баярлалаа. За талархаж байна. За энэ уншсан ном буян үгээрээ хамаг амтны тусын тулд бурханд бүтэх болтугай. Хамаг амтан амар амгалан байх болтугай. Бодин сэтгэл төрөх болтугай. Буян үйлдсэн бүгээрээ би хоосон чанарыг онсон бэлэг бэлгүүн төрөх болтугай. Хамаг амтны тусыг бүтээх болтугай. За сонссон та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.